Багш нь та нартаа 100-ыг амралтаараа 100-аатай өнгөрүүлэх дасгал даалгавар бэлтлээ. Бүгдээрээ хөдөлгөөн эрүүл мэндэд дэмжиж чирэгжүүлэх дасгалууд хийгээрэй. Дуртай хөгжмийн аян дээрээ үсрэх, гараа сунгах, амьтны хөдөлгөөн дуурайж дасгал хөдөлгөөн хийгээрэй. Мөн усаар тоглож бие чирэгжүүлээрэй. Бөмбөг шидэх, байрах, бөмбөг өшөглөх зэрэг дасгалыг хийгээрэй. Мөн хамгаалтын хэрэгслийг өмсөж дугуй унах, скутер унаж өөртөө итгэх итгэлээ бий болгоорой. Мөн цэцэрлэгт хүрээлэн эсвэл туслангийн хашаанаасаа өөр хэлбэртэй навч унсан цэцгсийг хамтдаа цуглуулж нэрийн чийжлээрэй. Мөн бүгдээрээ цуглуулсан навч цэцгсээрээ наамал хийж ирээрэй. Бүгдээрээ эсээр байшин барих, гарын жижиг булчин хөгжүүлээрэй. Аав ээжтэй туслахаа мартуу зав хүмүүстээ тоглож дуусаад тоглоомоо хураана. Гэртээ байгаа цэцгээ услана. Мөн бүгдээрээ уцаа өөрсдөө тайлж, өөрсдөө зөв их хүйж, зөв өмсөж сураарай. Өдөр бүр ном унших цагийг өөртөө гаргаарай. Бүгдээрээ аав ээжээрээ ном уншуулахаа мартаж болохгүй шүү. Дархлаагаа дэмжээрэй. Өдөр бүр 19 цагт хооллож 21 цагаас өмнө унтаж ившээрэй. Бүгдээрээ намар том болоод багштай ирээрэй. Баяртай хүүхдүүдээ сайхан амарцгаагаарай.